Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Нэгдүгээрт нь нөгөө ирээдүйн өв сангийн маань мөнгийг бол одоо Монгол банкныхан их хурлын гишүүдэд мэдээлэл өгтөө бол Лондонд одоо банкнд байгаа. Тодорхой хэсэг нь алтны нөөцөөр байгаа. Энэ бол одоо Монгол улсын гадаад валютын нөөцөд тооцогддог гэд нэлээд л бас тийм сериосны юм ярьж ирсэн. Энийг бас нэг Бадамсрын гишүүн ягтлаараа. Тэгээ яг одоо тэр хүмүүн бодогдоод тэр хүмүүгийн тэгж үнэхээр жил булгаа аваад ашиглаад байж болох юм уу? Ер нь тэгээд бас нэг эн чинь нэг 30 он хүртэл хэрглэж болохгүй одоо төгжцсөн ийм мөнгө бас нэг ирээдүйнхээ эрсдлийг хаасан бас нэг хүмүүст итгэл найдвар төрүүлсэн баялагын хувь ишгийг хадгалж болдог бас нэг сан үүсгэсэн ийм л зүйл л дээ. Тэгээ энэ рүүгээ одоо сүүлийн үед бас нөгөө орон сууцны ипотекийг ч тийш шилжүүлэхтэй юм яриад зарим хэсэг нь одоо бас гаднаас өндөр хүүтэй зээл авчаад өөрсдийнхөө байгаа мөнгөө одоо хүү багтаа хадгалуулж гин гээл ингээл олон асуудлыг ярьдгаа. Тэгэхээр энэ дээр бас маш сайн нэгтэлж бас үн зөв мэдээллийг авч ашиглах нь зөв бахаа гэж ингэж бодож байна. За хоёрдугаарт нь хөдөө сумын төвд байгаа хүүхдүүдэд одоо ер нь хэр хүртээмжтэй байлгах вэ? Энэ тал дээр ер нь анхаарч ажилласан уу? Одоо хөдөө суманд байгаа хүүхдүүд ч юм аймгийн төвийн хүүхдүүд бол өөр л дөө. Дорнод аймаг бол жишээлбэл аймгийн төв дээрээ ихэнх хүн амынх нь бараг 70% ч лөө байгаа учраас илүү үр дүнтэй байх гэж ойлгож байна. Жишээлбэл манай Өвөрнгай аймаг шиг хүн аманд дархан суурьшдаг 19 суманд амьдарч байгаа сумын хүүхдүүд яг одоо энэ баучрыг ашиглаад суман дээрээ тэр үр дүнтэй байхад ер нь яаж бас нөлөө үзүүлэх вэ? Одоо бас боловсролын сайд бас боловсролын сүүлийн үеийнхний яриад байгаагаар чинь бол сумдуудыг бас бүсийн төв болгоод нөө бүсчилсэн хөгжлийнхөө хүрээнд бас зарим сумдын сургуулийг баг сургууль болгох, зарим сумыг одоо бүсийн төв болгох ч одоо 12 жилдээ нь үлдээх гэдэг ингээ олон асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ болгонтой бас уйлдаж энэ боловсруулсан уу? Тамаа нь яг хуулийн төслийг бичсэн энэ хүмүүсээс асууя. За тэгээд яг одоо хөдөө сумын хүүхдүүдэд ер нь бас үр дүнтэй байх, илүү одоо бас боломжтой байх тал дээр анхаарахгүй зөвхөн нэг аймгийн төвийн хүүхдүүд, хотын хүүхдүүд, энэ төвлөрсөн газрын төв суурингийн хүүхдүүдэд давуу байдал олгочих вэ? Одоо хууль санаачлагчийн яриад байгаа энэ байгалийн баялаг бол тэгш хүртээмжтэй ард иргэд бүгд хүртэх ёстой гэдэгтэй адилхан хэрвээ яг хамрагдах ч бол хүүхдүүд бүгдээрээ л хамрагдах ёстой болохоос хөдөө сумдын хүүхдүүд хаягдаад аймгийн төвийн хүүхдүүд, хотын хүүхдүүд бас илүү давуу байдалтай байж болохгүй шүү гэдэг ийм зүйлийг хэлье. Тэгээ мөн одоо бас энэ хууль хэрэгжснээр улсын төсөвт баахан урсгал зардал, халаалтын зардал, барилга байшин, тог захилгаа, харуул хамгаалалт За Бадамсрын гишүүн ярилцгаа. За Бадамсрын гишүүний микрофоныг өгье. Хосвор гишүүний асууж байгаа нэрсэлттэй зүйлийн талаар тодорхой хариулт өгье. За нэгдүгээрт бол энэ үндэсний баялагын сан 3 сантай. Нэг нь ирээдүйн өв сан, хоёрдугаар хоригдлын сан, гуравдугаар нь хөгжлийн сан. Хөгжлийн санд бол төсөв ашигтай гарсан тохиолдолд мөнгө хоригдол энд бол нэг ч төгрөг байхгүй. Хоёрд нь хоригдлын санд одоо иргэдийнхээ одоо үеийн иргэдийнхээ эрүүл мэнд боловсролд одоо дэмжлэг үзүүлнэгээ заасны дагуу жилдээ 450 орчим тэрбум төгрөг энэ төрийн өмчт компаниудын засгийн газарт одоо ногдол одоо ашигаас нь орж байгаа. 34% түүнээс дээш одоо энэ ногдол ашиг нь. Энэ жилдээ 400 гаруй тэрбум төгрөгийг бүтнээр нь Монгол банкаар дамжуулаад арилжааны банкудад шилжүүлж ипотекийн орон сууцны зээлийн их үүсвэр болгож ингэж эргэлтэнд оруулж байгаа гэсэн үг. За ийм зарчмаар явд юм байлээ. За 3 дахь сан нь бол ирээдүйн өв сан. Энэ сангийн мөнгийг Монгол банк одоо удирдах Монгол банк гадаадын банк санхүүгийн байгууллагуудаас бондыг одоо худалдаж авч жилийн хугацаатай. Гэхдээ нэг улирдуудаар бонд худалдаж авд юм байлээ. Одоогийн байгаа зарчим нь. Тэгэхээр тэр мөнгө нь бол үндсэндээ бонд хэлбэртэй байгаа гэсэн үг. Тэгээд хугацааны дараа буцаагаад одоо мөнгөө татаж авдаг. Тэгээ буцаага байршуулдаг. Яг энэ зарчмаар явж байгаа. Энэ бол одоо бодиттой мэдээлэл гэдгийг танд бас хэлье. За сумын төвд бол хамгийн сайн хэрэгжих төслөө гэж энийг бол үзэж байгаа. Яг тэгэхээр сумын төвийн хүүхдүүд нэг ингээд байх хүүхдийн тоо цөөн учраас соёлын төвийн багш нар маань харьцангуй одоо бас чөлөө цаг боломжтой учраас хүүхэд нэг үртэ тулж ажиллаж сумдын хүүхдүүд маш өндөр хувиар хамрагдаж байгаа ийм үзүүлэлт бол гарсан байгаа. Аймгийн төв, сумын төв, нийслэл Улаанбаатар хотын хүүхдийн хөгжлийн ялгааг арилгахад энэ хуулийн нэг гол зорилго очиж байгаа.
Өөрөөр хэлбэл таны хэлдгээр аймгийн төв нийслэлд секс дугуулан олноор байдаг, сонголт ихтэй байдаг, сумын төвд ерөөсөй байдаггүй. Одоо бол манай төсөл хэрэгжиж байгаа Дорнот аймагт гэхэд сумдад хамгийн багадаа одоо 10 орчим секс дугуулан байгаа. Тэгэхдээ энэ дөрвөн чиглэлээр хэрэгжиж байгаа: хувь хүний хөгжил, хоёрдугаарт нь гадаад хэл, гуравт нь спорт, дөрөвдүгээрт нь авиас ур чадвараа хөгжүүлэх гэдэг. Тэгээ соёлын төвүүдэд бол одоо соёлын төвийн багш нар одоо бүжгийн дугуулан хичээлүүлж байна. За сумын одоо биеийн тамирын багш нар бас одоо хичээлүүлж байна. Гадаад хэлний багш нар хичээлүүлж байна. Тэгээд багш нар бас нэмэлт орлоготой болж байгаа давуу тал үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл заавал бүгдээ Солонгос улс явж байрны урьдчилгаа хийх биш. Тэр бүвэл одоо сум зарим биеийн тамирын багш нар өөрийнхөө одоо өмчлийн газар хашаан дээрээ бүхий заал хүртэл барьж байгаа. Яг тэгвэл орлого нь сардаа тодорхой учраас нэмэлт орлоготой учраас. Тэгээ одоо та бүхэн мэдж байгаа нөгөө энэ одоо Ираны асуудлаас болоод одоо нэг өдөр захимаар болоод ингээ үндсэндээ 4 өдөр одоо ажиллаад 3 өдөр амрах горим нийслэлийн хувьд шилжижээд байгаа шүү дээ. Орон нутагч гэсэн. Тэгэхээр амралтын 2 өдөр болон ажлын 1 өдөр нь ингэж одоо секс дугуулгыг хичээлүүлэхэд багш нар бол бүрэн зав гаргаж байгаа. Түрүүн бас иргэдэл одоо гişүү асуусан. Ер нь хүний нөөц бол өөрөө ингэж чадварчиж явах болохоос биш. Бид нар бол нэг байшин барилга барьснараа асуудал шийдэж байгаа гэж ойлгож ерөөсөө болохгүй юм байлээ. Энэ бол багш өөрөө хөгжиж өөрөө ингэж байнгын нөгөө өрсөлдөж энэ чинь хувийн хвшил гүйцэтгэх. Энэ дээр бол төр ерөөсөө одоо өмнөх нийгмийн үеиг шиг ерөнхий улсын сургуулийн багш нар хичээл дээрээ одоо нэмж ингэж одоо төсвөөс одоо тэр сургуулийнхаа төсвөөс хөрөнгө аваад явахгүй. Багш нар нэгдэд нийлээд чөлөөт цагаараа буюу одоо амралтын өдрүүдэд энэ секс дугуулангаа хичээлүүлэх, ажлын өдөр цагтаа зохицуулт хийгээд хичээлүүлэх энэ боломжийг бүрдүүлж өгж байгаа юм онцлог гэсэн үг. Өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засгийн зарчимд нийцсэн хэлбэрээр төр хувийн түншлэлээр хэрэгжүүлэхээр энэ одоо хуулийн одоо зарчим тусгасан байгаа. Энэ бол манай өнөөгийн бидний сонгосон ардсан нийгэм зах зээлийн эдийн засгийн одоо харилцаанд одоо яг яс нийцсэн ийм хэлбэрээр одоо явуулах явж байгаа. Урсгал зард бол огт нэмэгдэхгүй. Яг л энэ хувийн хвшил гүйцэтгэх нь өөрөө тэр төсөвтэй багтаагаад төлбөртэй багтаагаад.